Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-тай хамт байгаа сонсогчдоо дахин өглөөний мэндийг хүргэе. За арай өөрөөр харъя юурайтай нөгөө тал нэвтрүүлэг эхэлж байна. Радиогон 2 дугаар студид хөтлөгч Ундрах, Од, найруулагч Эрдэнэ мөнх нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн продюсер Бат Баяртай мөн баярлалаа. За дахиад өглөөний мэндэ. За дахин өглөөний мэндийг хүргэе. За нөгөө тал нэвтрүүлэг маань энэ сард 9 сард нөгөө тал нэвтрүүлгээр бизнесийн ертөнд тэр дундаа мөнгөний урсгалын тухай цуврал нэвтрүүлгүүдийг хийж байгаа. Ер нь мөнгө хаана үнэртэй дээ тийш очоод мэдээлэл бэлтэж байгаа шүү. За нэвтрүүлэгтээ маань Солонгос улсын Donggu Beyond Farming Xylitol бэлтгэл хамтран ажиллаж байгаа шүү. Баярлаа. За тэгээ өргөжлөлөө бид нэр мегмар гарагт зүгээр би чамайг тасалсан байна. Мегмар гарагт бид нэр спорт ярьж байгаа. Ялангуяа түрүүчийн дугааруудад бид нэр сагсан бөмбөг ярьсан, хөл бөмбөг ярьсан, Формула 1 ярьсан, талбайн теннис ярьсан. Тэг яг өнгөрсөн 7 хоногт энэ удаа бид нэр Америк хөл бөмбөгийн тухай ярина. National Football League зөвхөн яг Америкийн хөл бөмбөг нөгөө нэг амар сүртэй малгайтай юм хуйг муйг болсон юм хувцтай мөр зүр ингээ нэг дэвхийсэн юм том сүртэй харагдах гоё өмсгөлтэй тийм гоё өмсгөлтэй тэгээд том бэлтэй доогроо нарийнхан өмсгөл нарийн бол явчихдаг шин. Энэ спортын тухай ярих нь вэ шүү. За тийм Америк хөл бөмбөг гэхээр яг бид нар бол ер нь жоохон сүйдэл мэддэг болсон тийм манайхан бол кино минон дээрээс л хөвчлээ хардаг. Одоо нөгөө их сургуулиудын Америк хөл бөмбөгийн багт нь бол дандаа супер лаг кул залуучууд нь тоглодог тийм. Тийм шүү дээ. Лаглаг битээ залуучууд. Тийм лаглаг битээ гоё залуучууд нь тоглодог. Тэр өмсгөл бол бүр үнэн сүрээ. Сүр тийм. Үнэхээр гоё. Тийм. За энэ спортын талаар ярих нэ. За Америкийн хөл бөмбөг буюу NFL-ийн ертөнцид бол жилд дунджаар нэг 20 тэрбум орчим доллар эргэлдэж идэх юм байна. За зарим жил бол энээс дээшээ ч явна. Нэг 21-22 тэрбум доллар хүрдэг гэж байна. За тэгэхээр бол нөгөө NBA-с маань өндөр болох гээд байна. NBA чинь би буруудаг бол нэг 12 тэрбум доллар байсан. Тийм. Юу NBA вэ? Тэгсэн чинь эн чинь баг 2 дахин шахуу нугалах гээд шүү дээ. Баг тийм. Өчигдөр манай найруулагч юу ярьж байгаа Америк хөл бөмбөгөөс илүү гэдэг. Саксан бөмбөгөөс илүү NBA-с илүү гэсэн тий. Тэгсэн чинь яг үнэн бол таах гэдэг. Үнэн ярьдээ. За ийм учраас Америкийн хөл бөмбөгийн спортыг бол нөгөө талаас нь буюу яг манай нэвтрүүлгийн ураа арай өөр нүдээр харахад бол үнэхээр сонирхолтой юм тий. Спорт байж байгаа. Яг шууд спорт биш бүр асар том бизнесийн юм орчин салбар гэж бол ингээд салбараар нь харж болж байна тий. NFL бол зөвхөн Америк нэгдсэн улс гэсэн нэг улсын доторх одоо хөл бөмбөгийн лигийн тэмцээн шүү дээ тий. Би одоо ингээд хэлээд байгаа бол энэ бол гэтэл ийм том зах зээл байж байгаа. Тэгсэн чинь дэлхийн бүх орнууд футбол гэхээр яг бидний мэддэг хөл бөмбөгийг ярьдаг. Тэгсэн чинь Америкчууд болохоор футбол гэх юм бол яг энэ Америк хөл бөмбөгийг хэлдэг. Тий одоо футбол гэдэг хайнгууд гараад ирдэ шүү дээ тий. Тэгэнгүүт Америкчууд болохоор сокер гэж хэлвэл бидний мэддэг хөл бөмбөг гэж яад юм байна. За тэгээд энэ болохоор нөгөө нэг бөмбөг нь өөр угаасаа бөмбөг нь өөр. Нэг тийм 100% хэлбэртэй хоёр үзүүрлүгээ жоохон нарийсаа нэг үзүүртэй дүү болцсон байдаг бөмбөгтэй. Одоо юу шиг хэлбэртэй ч гэмдэ. 100% хэлбэртэй бөмбөг биш юм уу? За энэ бол ер нь бөмбөгний одоо тэр нөгөө шидэлтийн наривчлалыг тодорхойлдог илүү чиглүүлэхэд амраад агаараа зүсгэд одоо тэр бөмбөгний нарийнхан хэсэг нь агаараа зүсээ явах нь шүү дээ. Тэгэх нь шүү дээ. За дөрөв нь болохоор оноо авах олон хувилбартай гинэ. За цагийн менежменттэй байд юм байна. Тэгээд стратеги их шаарддаг тоглоом мэдээж. Олон улсын хөл бөмбөгөөс тэс өөр тийм учраас Америкчууд өөрийнхөө хөл бөмбөгийг хөл бөмбөг гэж хэлдэг. Харин олон улсын хөл бөмбөгийг сокер гэж хэлсэнтэй. За тэгээд бусад улс орнуудад яг энэ Америк хөл бөмбөгтэй төстэй спортыг рагби, регби за бид нар бол регби гэж ярьдаг. Тэгээ энэ бол орсуудаар дамжиж орж ирсэн гинэ. Уг нь бол рагби гэдэг RUGBI гэж үчтэй юм байл. Аагаар дуудах нь шүү дээ. Уг нь бол рагби гэдэг. Тэгэл манайхаа регби гэдэг. Тэгээ энэ бөмбөгнүүд нь гэхдээ бас их гоё те. Бөмбөгнүүд гэж ганцхан бөмбөгтэй тоглодог гэсэн. Яг бай зүгээр. Олон бөмбөг байгаа л гүд дэлхийд дээр. Би яг нэг тоглолтоор бодчихлаа л. За зөвөө нэг гоё санагдаад нэг барай шидэж мэдж үзсэн үү? Би манай үеэл дүүнэр нөгөө нэг юм Америк хөл бөмбөг тоглолтог юм дугууланд явдаг гэсэн. Тэгээд энэ өмсгөлийн барьж утсан бөмбөгийн ч гэсэн барьж утсан. Яг бөмбөг бол бөмбөг штэ. Зүгээр хэлбэр нь өөрөө тийм сонин. Яг ингээ нөгөө саксан бөмбөг ч юм уу хөл бөмбөг ч бөөрийнхөө болохоор ингээ барихад хэцүү нэг барьцгүй штэ. Тэнгүүд энэ бөмбөгийг болохоор ядчил миний гарч нарийн хэсгээс нь бариад авч илээ. Тийм байна. Өмсгөл бол бүр хараач мөр зүрийг харчаач тий. Тэгэл эн чин ер нь бол ихэвчлэн тэгэл мөргөлдөх унах монох бол энэ үхэнд учраас дандаа л биерхүүл тоглогч байдаг тий. Тийм болохоор энэ малгай нь бас юм төмөр хамгаалттай. Тийм мэдээж тарих толгоо мэдээж safety first шүү дээ. Яг үнэ аюулгүй хамгийн чухал яг үнэ.
За гэхдээ рагби нь бол Америк хөл бөмбөгтэй төстэй боловч мэдээж бас ялгаатай талууд байдаг. Америк хөл бөмбөг нэг баг нь бол 11 тоглогчтой гинэ. Тэгсэн чинь рагби нь болохоор 15 тоглогчтой одоо гардаг. Талбай хэмжээ адилхан боловч дүрм оноо нь бол арай жоохон өөр өөр байж идэг. За рагби бол зөвхөн хажуу тийшээ эсвэл хоошоо дамжуулахыг зөвшөөрдөг. Тийм үү. Урагшаа ерөөсө тоглохгүй. Тэнгүүд Америк хөл бөмбөг болохоор урагш шидэж дамжуулахыг зөвшөөрдөг. Нэг юм ялгаатай байна. За. Тийм одоо нөгөө шатар даам гэдэг шиг те. Шатар хоошоо юу лээ? Даам хоошоо нүүдгөө мөдгөө гэдэг шиг л. Бид нар болохаа цаниулагчтай ярьж байгаа л. Ухарж идэв те гэлдэг жаал нь. Ухарж идэнэ идэхгүй гэдэг те. Энэ дээр тийм байхгүй байна. Рагби хамгаалтын хэрэгсэл бол нэг ахтар байдгүй гинэ. За. Бас жоох аюултай юм байна те. Тийм байна. Зарим нь бол жижиг мөрний хамгаалт эсвэл шүдний хамгаалт байдаг бол Америк хөл бөмбөг бол одоо яг энэ зураг дээр гарч байгаа шиг. Бүр хамгаалт. Дуулах, мөрний хамгаалт, биеийн бүх хэсгийн бүрийн хамгаалтууд байж идэг. Юм зөөлөвч, мөлөвч те үе мууны хамгаалтууд бүгд байж идэг. Тэр нь зөвлөдөө тэг. За рагби нь бол байнгын хөдөлгөөнтэй байглаараа биеийн хүчний одоо тулаан гэж үздэг бол Америк хөл бөмбөг нь тактик, тоглолтын төлөвлөгөө, хүчтэй мөргөлдөөнд илүү төвлөрч тоглодог. Харин тий сая айгуу тактик шаарддаг гэж хэлсэн яг тийм байна. Рагби нэрээ тийм хамгаалтын юмгүй зүгээр ингээ хувцастайгаа яваад штэ. Тий. Манад бас сүүлийн үед бас ер нь хөргөн хөгжиж байгаа шүү. Орж ирсэн байх. Одоо дугуулсан хэсгүүд байгаа бах тий. Бага. Би нэг одоо манай нэг их нэрийн нэг танил ах байдгийн. Нилээн том битээ. Цээж мэж бол бас цанцгар. Баг том битээ. Тэр ах рагбигийн шигшээ багт манай шигшээ багт тоглолдог. Тийм тэгээд дасгал масгал хийлгээд бас нэг тиймэрхүү юм хийлгдэг. Ер нь бол биеийг хэрхэн урлах вэ гэдэг тийм тэр талаар заадаг. Өөрөө биеийг бол урлсан хүн байдаг. Тийм. Спорт бол ер нь урлаад явчихдаг. Манай тэгвэл үндэсний баг байгаа юм тийм үү? Тийм байдаг юм байлээ. Би гэхдээ яг андуураг бол яг энэ рагби мөн баха. Мөн. Тийм бахан. За илүү ингэж төвлөрж ажилдаг яах шаардлагатай гэсэн. За тэгвэл онооны систем нь ч гэсэн бас өөр гинэ. За тийм баха. Рагби дээр болохоор өрсөлдөгч багийн талбай дээр бөмбөг аваачаад газар дээр дарж агаад бариад тогтоожих юм бол 5 он авдаг. За. Тэгсэн чинь Америк хөл бөмбөг дээр болохоор яг өрсөлдөгчийн талбайд бөмбөгтэй тоглогч очсон л бөмбөг очсон л болчихдээ шүү дээ. 6 он аавна. Бүр нэгээр илүү 6 он аавна гэж байна. Тэгээд нэг дамжуулаад одоо жишээ нэгээд тэр хатанд байж байгаа дамжуулангууд тэр хүн барайл орчиход тэгэл он авчдаг тий. Тэгдэг гинэ. Би ч мэдгүй л дээ. За ямар ч гэсэн бөмбөгийг хэн нэгэн тоглогч барьж очсон эсвэл нисэж ирсэн бөмбөгийг хүлээж авсан ч байж болно. Энэ тохиолдолд багууд нэмэлт цохилт хийх хэрэгтэй болно. Дээрээс нь рагби дээр нэмэлт цохилт 1 оноо авчирдаг бол Америк хөл бөмбөг дээр нэг өшгөлж оруулах юм бол 1 оноо, тогтолж бөмбөг оруулал 2 оноо гэдэг ингээ явдаг байна. За бас Америк хөл бөмбөг дээр өрсөлдөгч багийн талбайд бөмбөгөө аваачих ямар ч боломжгүй гэж үзэх юм бол шууд өшгөлж болно. Тэгээ хоёр шонгийн дундуур нөгөө хүндэл модны дээгүүр нөгөө бөмбөг нь гараад эсвэл өөрөө гарах юм бол өөрөө ч гарахгүй хальта бөмбөг гарах юм бол 3 оноо аавна гинэ. Ийм тактик бол рагбид байхгүй. Тийм учраас энэ хоёр ялгаатай гэж хэлдэг. Тийм байна. Рагби бол заавал өөрөө очиж ижил тэнд оноо авах юм шүү дээ, тий. Тэгдэг байна. Тэгээ нөгөө нэг кинон дээрээс харж ирсэн үү? Энэ Америк хөл бөмбөг дээр нэг ийм тавцан дээр ингээ баахан тоглогч зогсонгууд нэг нь ингээд түрж мүрээд нөгөө хэсэг нь түрж мүрээд гэдэг нь бэлтгэл байсан уу? Тоглолтын нуур байгаа бах тий. Бэлтгэл байсан. Ямар ч байсан нөгөө нэг доош ингээд нөгөө юугаа дохиогоор body language-аар ингэж ойлголцож байгаа л тий. Энэ тактикаар яваа гээл тэнгүү дамжуулаа саг гэл комбинац яваад идэв. Комбинац яваад байна. Тий. За Америк хөл бөмбөгийн холбоо буюу NFL National Football League гэж байгаа юм. Яг үндэсний тий хөл бөмбөгийн холбоо гэж байгаа. Анх 1920 онд Америкийн мэрэгжлийн хөл бөмбөгийн холбоо American Professional Football Association нэртэй үүсгэн байгуулагдаж байсан юм байна. Энд чинь тэгэхээр чинь 100 гаруй жилийн түүхтэй холбоо байна шүү. 1920-нд. 20 тийм ээ. 105 болсон ба шүү. Ардын өсгөлтэй тийм бараг 100 шах юм байна шүү. Тийм юм байна. За байгуулагдаж Америкийн хамгийн том мэрэгжлийн спортын лиг гэж. Тэгэхээр аргагүй юм байна л да. NBA чинь сүүлрүү юм байна шүү эндээс. Хорлоо багтай юм шүү гэсэн. Бар голоод байна шүү. За, хоёр конференц болж хуваагдсан юм байна. Конференц нь бол тус бүр 4 дивизионтой. За, харин 4 дивизион тус бүр нь 4 багтай. За, ингээд нийтдээ 32 багтай гэсэн үг. За, лиг маань тийм. За багуудын лигийн урьдчилан тоглолтууд нь бол 8 дугаар сарын эхнээс сүүл хүртэл за ойролцоогоор 3-7 хоног тийм 20 гаруй хоног үргэлжилдэг. За багууд оноо авахгүй харин шинэ тоглогчдод туршдаг гинэ. За. Тий. За тоглолтын үйлрэл яг regular season буюу тоглолтын үйлрэл жил бүрийн 9 дугаар сарын эхний пүрэв гарагт эхэлж одоо яг эхэлсэн явж байгаа юм шүү дээ. Ид явж байгаа юм. 18-7 хоног үргэлжилдэг. 1 дугаар сарын эхний 7 хоногт дуустдаг гэж байна. За одоо бол яг л сайхан явж л байгаа юм байна. Яг л болж байгаа юм. Үзийг юм сонирхыг гэвэл тийм. Тий. Одоо яг юун дээр гаргацсан байна найруулагч.
одоо юу гэмтэн тактик юм те. Тактик нь уу? Тийм одоо ингээл ингэж дамжуулаад ингээд явсан. Нари ухаан байх шүү дээ. Нари ухаан. За нэгдүгээр сарын дундаас яг шигшээ тоглолтууд нь одоо плей-офф гэж ярьдаг те эхэлдэм байна. Тэгээ 2 сард дуусчдаг. Ер нь бол 9 сараас эхлээд 9 сарын эхний пүрэв гаргаас гэсэн те. Эхлээд 2 сарда дууснаа гэсэн байна. Аваргын төлөө тоглолтыг Супер Боул гэж нэрлэдэг. За бид нэр энийг бол үнэхээр мэднэ. Яагаад вэ? Супер Боулын хагас цагийн нөгөө завсарлагааны шоу тоглолтыг бид нэр бүр энэ спортоосоо илүү мэддэг байх. Би монголчуудыг бол тэгэж боддог. Тэгээ баг тэмэж магадгүй. Ер нь бол би өөрөө тийм байхгүй. Тэгээд ингэж бодож जैन. За аваргын төлөө тоглолтын Супер Боул гэдэг. Тэгээ дээрэс нь хоцсон баг нь бол мэдээж National Football League-ийн аваргаар тодорно. За Супер Боул бол зөвхөн спортын тоглолт биш дэлхийд хамгийн их үзэгчтэй шоунуудын нэг. Яг энэ дундуур явж байгаа зар сурталчилгаа, дуучдын тоглолт маш үнэтэй. Үнэн нь бол тэнцсэн байх аахгүй юм чи. Тэнцсэн. Ер нь бол маш тэнцсэн. Товчгодол тэнцсэн. Ерөөсөө тэнцсэн байна. За National Football League-ийн тоглолтыг дунджаар яг 15-аас 20 сая хүн телевизээр үздэг. Харин Super Bowl-ыг болохоор 100 гаруй сая хүн үзэж байна. Тэгэхээр эн чинь тоглолтоосоо илүү алдартай байгаа даа биш үү? Тийм байна. Энэ бүр ингээд брэнд болцсон юм байна л та тийм. Юу гоо. За энд нэг комент уншчээ. За 99 онд хойд дээш явчлаа. 99 онд хойд Дакотагийн их сургууль дээр 45 хоног мэрэгжил дээшлүүлсэн чинь баг хагас сайн болгонд Америк хөл бөмбөгийн тэмцээн үзүүлдэг байсан. Мань мэднэ ойлгохгүй спорт хэлээ. Тэ. Гэтэ яг ойлгоод үзвэл мэдээж гоё л ах л та. Юу нь юу гэж ойлгол гоё л ах л та. Гэтэ одоо бол илүү гоё хөгжиж гэн. Тийм. За тэгээд 1920 он гэхээр 100 гаруй үнэн 105 жилийн төгт. Зөв 105. За тий одоо яг ингээд зургууд нь өгч нэлтэй Супер Боулын ч нөө зараа нажигтэй алдартай хүмүүс хараад ирлээ. Үе чи юу ярьж байгаа? Би ингээд нөгөө нэг Google дээрээс харлаа л да. За. Супер Боулын хагас цагийн тоглолтын одоо хамгийн сэтгэлд үлдсэн хүмүүсийг хамгийн хоногшуулсан тоглолтууд юу байна гэдгсэн чинь ерөнхийдөө 3 4 хэсэгт хуваачд юм байна. За 3 4 хэсэгт хувааснаас хамгийн одоо анхных нь хүмүүсийг ингээд догдлуулж чадсан юм. Нөгөө нэг Майкл Джексон нөгөө нэг Heal the World гэдэг дуугаа нэг хүүхдүүдийн нэг стадионд хүүхдүүдийн дуу ингээд дуулаад хүүхдүүд ингээл урд хойно гарч ирээл хойно нь ингээл бөмбөг ингээд дэлхийн бөмбөрцөг хийлэгдээл томордог штэ. Тийм хүмүүс өөлөл дадал зүгээр тий. Тийм. Энэ чинь Супер Боулын хагас цагийн тоглолт гэж байна штэ. Тийм гэж байна. 93 оны үзүүлбэр. Би тэгээ тэр үзүүлбэрийг өчигдөр бүр хэрэг болгож харлаа. Нөгөө анжгаах Майкл Джексон дуртай байхгүй юу? Тэгээ ер нь бид нар ч гэсэн угаасаа дуртай штэ хоногсон мундаг дуучин попын хаан. Ямар гоё юм бэ. Тэр стадионд ингээ суусан тэр үзэгчд байгаа штэ тий. Тэр нөгөө Майкл Джексны Heal the World дээр чи ингээ дэлхийн нөгөө янз янзын хүүхдүүд ингээ гар гараасаа хөтөлцөн байгаа гардаг штэ дэлхийг тойрцоо. Тэрийг ингээд үзэгчд нь ингээд нөгөө нэг одоо хувцаараа юм уу эсвэл самбар мамбар өргөс юм уу дүрслэгдэж байгаа байхгүй юу? Тэгээ Майкл Джексон хэд хэдэн шилдэг дуунуудаасаа дуулангуудаа хамгийн сүүлд нь Heal the World-ыг дуулаад тэгээ үзэгчдийн дунд хүүхдүүдтэй ингээд яг ингээд дуулаад дуусч байгаа. Тэгээ голд нь яг ард нь ингээ нөгөө нэг дэлхийн бөмбөрцөг хийлэгдээ гарч ирж байгаа. Энэ бүр үнэхээр гоё юмсан. Үнэхээр гоё юм. Дахиад нэг сэргээгээд үзчихвэл гоё юм лээ. Жоохон тийм байна. Энэ чинь Супер Боул байсан юм байна шүү дээ. Энэ Супер Боулын хагас шигшээ шоу тоглолт их байсан. За тэгээд бас Beyoncé байна, Prince их байна, Lady Gaga, Rihanna-гийн одоо тоглолтууд. Rihanna ч би бүр одоо бол нөгөө 2023 онд би давхар байхдаа ийм хөрхэн том гэдтэй ингээд энэ дээр нөгөө улаан хувцастай тоглосон байна. Тийм бах. Энэ хагас шигшээ яг завсарлагаар нь тоглосон. За тэгээд Prince-ийн үзүүлбэр 2007 оных бас их шигшээ шилдэг байсан гинэ. Purple Rain гэдэг одоо дууга бас дуулсан. Энэ нь бол хүмүүсийг үнэхээр одоо татаж чадсан, хоногшуулж чадсан. За тэгээ Beyoncé 2013 онд яг энэ Super Bowl-ийн хагас завсарлагаанаар одоо тоглолтоо үзүүлсэн. За тэгээд Destiny's Child-ийн гişүүдтэйгээ цугтаа дуулсан, Single Ladies-ийг дуулсан, нөгөө Hello гэдээ бас дуудаг тий. Hello ч үлээ. Тэрийг бас дуулсан байгаа. За тэгээ Lady Gaga 2017 онд бас үзүүлбэрээ үзүүлсэн. За энэ бол бас нөгөө хүмүүсийн зүрхэнд хоногшсон. Ерөнхийдөө хоногшуулсан үзүүлбэр одоо нөгөө хамгийн одоо хүмүүсийг татаж чадсан тийм үзүүлбэрүүд энэ дэргээ хуваацсан байгаа байхгүй юу? За тэгсэн чинь дараагийнх нь болохоор YouTube хамтлаг 2002 онд бас яг энэ дээр тоглосон байна. Where the Street Have No Names гэдэг бүр ингээд сэтгэлд хоногшуулсан догдлуулсан үзүүлбэрээ яг энэ нөгөө 2002 он гэдэг чинь 9 сарын 11-ний халдлагын дараах штэ дараач. Тэгээд эднэрийн бас дурсгал зориулаад бас ингэж үзүүлбэрээ үзүүлсэн юм байна. Katy Perry-гийн үзүүлбэр надад бүр үнэхээр гоё санагдсан. 2015 оных нөгөө нэг Roar гэдэг дуу идэв штэ. Тий.
нөгөө бармаар хөөрхөн клиптэй тий. хөөрхөн клиптэй яг тийм клипний нөгөө сэдвтэй хувцас өмсөд тэгээд ийм том бар байгаа байхгүй юу. Тэрнийг ингээд доогор нь хүмүүс ингээд туслахууд нь ингээд одоо хөдөлгөөд тэгээд Katy Perry өөрөө тэр том баран дээрээ зогсцсон. Тэгээд яг тэрийг ингээд дуулаад роо гэдээ яг архирж байгаа үед нөгөө бар нь ингээд дээшлээд архирдаг. За. Тэр бүр ямар гоё юм бэ. Үнэхээр л өстой супер л яадаг юм байна. Өстой супер боол юм байна. Үнэхээр супер боол. Тэгээд яг энэ дээр болохоор Katy Perry-тэй Missy Elliott гэдэг рэпер үүдэн шүү дээ. Хөөхөр рэпер зөвүүн юм шиг мөртлөө тэр рэпер гарч иж өөрийнхөө дуулж байгаа. Хажуугаар нь Johnny Kravitz бас гарч ирж дуулж байгаа. Энэ үзүүлбэр бас маш гоё байсан. За тэгээ нөгөө Shakira Jennifer Lopez хоёр чинь 2020 онд бас яг энэ хагас цагийн тоглолтоор нь завсарлагаанаар нь тоглосон. Тэгээ энэ хоёр бол мэдээж хоёр мундаг эмэгтэй үнэхээр сайхан үзүүлбэрийг үзүүлсэн байгаа. За нөгөө нэг 2022 онд чинь нөгөө рэпрүүд орсон шүү дээ. Snoop Dogg, Eminem, Dr. Dre эдгээр чинь нөгөө ийм том тайз засж байгаа дээшээ доошоо ингээд нөгөө шатматаар бууж байгаа тэр тайзан дээрээ дуулж байсан. Энэ бүр үнэхээр гоё байсан. Миний санаанаас гардаг. За нэг дуйлантай юм байна. 2004 онд Justin Timberlake, Janet Jackson хоёр нөгөө нэг дуулж байгаа байхгүй Супер Боул хагас шигшээ дээр нөгөө Janet Jackson-ы Justin Timberlake гэсэн чинь хүүхэн гарчдаг. Тийм үү. Тэр чинь Супер Боул гэж байна. Тэрийг бүр өчигдөр харж жоохон сэргээлээ явуучны юмнуудаа. Тэгвэл Супер Боул дээр чи ер нь их юм болд юм биш үү те. Би бас яг зарим нь сайн мэддэг байхгүй Супер Боул мөн биш энэ бол мэддэг. Одоо тэр Jackson-ы тэр дууг санаж байгаа те. Тийм мэднэ. Одоо би чинь яг одоо ингээд тавьсан байна л да. Тийм. Одоо тэр Justin Timberlake-ийн хоёрыг бас мэдж байгаа те. Тийм. Энд чи яг энэ Супер Боул-ийн хагас цагийн нөгөө завсарлагаанаар тоглосон тоглолт. Зөв. Гарсан юм байна. Одоо яг энэ Супер Боул-ийн 93 он гэж байна. 93 оны үзүүлбэр. Өө энэ чинь супер л юм болж байна. За энэ дээр яг хоёлоо копирайт авна. Харин тийм хальт ингээд нэг сонсогч. Бүр үнэхээр гоё. Тэг бодолтой энэ тоглолтыг нь хэдэн сая хүн үзчихв те 15-аас 20 сая хүн үзэж хахад яг энэ хагас цагийн завсарлагын Супер Боулыг хэд дахин үзэж байгаа 100 сая гаруй хүмүүс үзээд байна шүү дээ. Тийм чинь 5 дахин их хүн үзчихэж шүү дээ. За үнэхээр гоё юм байна. Би яг нарийн бол мэддэггүй. Та тэгвэл их сайн үздэг юм байна шүү дээ. Тэр Супер Боул нь бол. Үгүй хараа мэдээнүүдээр ингээ явж байна. Тэгээ угаасаа алдартай дуучдыг оруулж байна. Тэгээд би буруу одоогүй бол Taylor Swift-ийг одоо энэ хагас цагийн үеэр нь шоу тоглож нэг хэцүү үзүүлбэрээ үзүүлээж ихээр татгалцаад идэг байхгүй. Би буруу сонсоогүй бол шүү. Одоо хүртэл Taylor Swift ороогүй байгаа. За тэгвэл мэдээлэл өргөжлүүлээ те. Сонирхолтой юм байна. За энэ спорт буюу шоу үзүүлбэрийн орлогын гол их үүсвэр нь болохоор одоо мөнгө рүү орж байна. Тийм одоо ингээд мөнгө рүү нараа сайхан хэдүүлж жоохон шунлаа хэлэх гэх юм. Дуу ярьж байгаа шундруу. За хөдөлгөө. Телевизэн болон стримингийн одоо эрхийн гэрээнүүд нөө. Энэ бол маш том хувийг эзэлж идэг орлогын. За CBS, Fox, NBC, ESPN, Amazon зэрэг одоо компаниуд бол NFL-ийн тэмцээнүүдийг шууд дамжуулах эрхийг авч асар том үнийн дүнтэй гэрээнүүдийг хийж идэг. За энэ эрхүүд бол жилдээ хамгийн багадаа 10 тэрбум доллар. За дунджаар нэг 12 тэрбум орчим долларын орлого авчирдаг. Зөвхөн дамжуулах гэрээнүүдийн орлого гэсэн үг шүү. Тийм байна. Тийм. За 2021 онд NFL нь 2023-аас 33 он хүртэл үргэлжлэх медиа эрхийн шинэ гэрээнүүдийг телевизэдтэй хийсэн гинэ. 10 жилийн гэрээ хийсэн байна. 23. Тийм 2 жилийн өмнө. За энэ нь бол нийтдээ 113 тэрбум долларын үнийн дүнтэй гэрээ болсон. 10 жилийн гэрээ. За тэгээд Disney компани ESPN, ABC телевизээр нэвтрүүлэх эрхээ жилд 2.7 тэрбум доллар төлж авдаг. За Universal компани CBS, Fox, NBC телевизүүдээр нэвтрүүлэх эрхийг жилд 2 тэрбум доллараар авдаг. За Amazon компани бол пүрэв гараг бүр NFL-ийн тэмцээн нэвтрүүлэх Prime Video стриминг эрхээ жилд 1 тэрбум доллараар авдаг. За алдарт YouTube маань NFL-ийн эрхийг авахын тулд жилд бүр 2 тэрбум доллароос төлж идэг гинэ NFL-д. За. So бүх л томчууд ингээл хамаг байдаг л байдаг мөнгө өгчт юм шүү. Ингээд байхгүй тий. Зөв тэгдэм байх, өгдөм байх. За сайн өгдөм байх. За тэгвэл нэгэнт мөнгө ярьж байгаа юм чинь телевизүүд энэ 40 тэрбум долларыг гаргаад байгаа штэ. Энэ чинь зардал штэ. Тэгэнгүүт энийг нөхөх хэрэгтэй болоод авж байгаа гаргаж байгаа штэ. Зар сурталчилгаагаар нөхөд авчихсан. За тийм байх. Одоо энэ National Football League-ийн улирлын тоглолтын дундуур 30 секундын сурталчилгаа явуулахад 200,000-аас 500,000 заяа. Яа 30 секунд. За 30 секунд. Тэгэнгүүт Супер Боулын дундуур тоглолт 30 секундын тоглолт явуулахад 7-оос 8 сая доллар.
Яа. Ёо 100 сая гаруй хүнд хамгийн багадаа хүрэх гээд нь штэ. Тэгэхээр ч одоо явуулахаас яах вэ? Тийм байна. Энд бичсэн байна л да цэвэн дорж очир хоёг Америкийн спортын 4 том лиг нь NFL, NBA, NHL гинэ. Тэнгүүтээ NFL-ийн half time show хамгийн үнэтэй реклам цацагддаг гинэ. Бүр номер 1 юм биш үү реклам. Тийм баг. Тэгэхээр аргагүй юм байна 30 секундэд эн чинь яа. Үгүй харин тиймгүй. Тэгээд ямар сандаа Тайлер Свифтийг ураад хэдэн жил дараалал татгалзаж байгаа гэж үү. За ингээд Супер Боулын дундуур 30 секундэд 7-8 сая байдсан бол байдаг гин. За NFL-ийн сурталчилгаа нь зөвхөн шууд эфир дээрээ ч биш видео бичлэг дээрээ, стриминг дээрээ, онлайн хуудас дээрээ ч гэсэн хамтдаа тавигддаг учраас юм үнэтэй байгаа юм байна. За ер нь энэ сурталчилгааны орлогыг телевизүүд авч байдаг ч ихэндээ эндээсээ нөгөө National Football League дээр бас нөгөө хувь өгөх ёстой. Зөвхөн тоглолтын дундуур сурталчилгаа цацснаас гадна NFL-д жилдээ хамгийн багадаа 1.5 тэрбум, дээшлэх юм бол 2 тэрбум давсан орлого. Тэгэхээр телевизийн цацалт дээр суурлаад дээрээс нь нэмээд реклам сурталчилгаа орохоор жилдээ ер нь 16 тэрбум долларын эргэлт энд байна штэ. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр телевизүүд реклам сурталчилгаанаас гадна 16 тэрбум доллар олоод тэрнийхээ 12-ыг нь National Football League өгчөөд тэгээ үлдсэн 4 тэрбум доллар нь цэвэр ашиг. 4 тэрбум доллар. Бас л сайн байна шүү те. Манай улсын жилийн төсөн бас өөр давсан танууд. Жохо илүү тутал явах шиг байгаа нь те. За хоёлын төр завсарлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Солонгос улсын Dongo Beyond Farming Xylitol бэлтгэл маань хамтран ажиллаж байгаа. Элэг ирүүл бол бие ирүүл гэдэг үрээтэй. Тийм ээ. Илгээ хайрлаа нөхдөө илгээ хайрлаа. За энэ Солонгосын Dongo Beyond Farming Xylitol бэлтгэл болохоор яг Монголд бол ган эм гэдэг фармаар дамжиж орж ирж байгаа. Тэгээ альбисаар оруулж ирж байгаа. Цэвэр ургамлын гаралтай элэг хамгаалах, цэвэршүүлэх, элэгний цирроз болон элэгний хавдартай хүмүүс ч гэсэн хэрглэж болдог бэлтгэлээ. Ямар нэгэн нэмэлтээр нөгөө витамины найрлагагүй учраас элдв хавдрыг ерөөсөө тэтгэж тэжээхгүй, том болохгүй. Тэгээд элгийг хоргоожүүлнэ, нөхөн төлжилтийг нь сайжруулах үйлчилгээтэй. Xylitol юм нь B, C вирус болон элэгний өөхлөлтийг багасгаад дэмжлэхэд үр дүнтэй болгосон нь судалгаагаар мэдээж тогтогдсон байгаа. 350 мг жинтэй юм байна. За тэгээ үүнийх нь яг 196 мг силимарин гэдэг орлого орцыг одоо агуулсан байт юм байна. Тэр нэг чухал орц байх гэдэг шүү дээ. Тийм. Одоо элэнд л илүү сайн л гэсэн үг байна шүү дээ. Манайхан бол хамгийн түрүүнд баг хайрлах ёстой эргэтэн бол баг элэг байх гэж би боддөө шүү. Элэгний өвчлөөр бол манайх нэлээд дээгүүр явдаг. За маш их хүн элэгнээс болж бол хэцүү байдалд ер нь байнга орж идэгөө. Тэгээд элгээ бид нар яг урьдчилан сэргийлээл ингээл багаар хайрлал ингээд яваад их юм бол бас ч гэж өвдөх нь уг нь гайгүй л хэрэгтэй юм байлээ. Харин тэ арчлаа тайрлахгүй бол би нэг нөгөө элэгний өвчтэй манай эмээ ингээд хоспис твчээс ахгүй тэгээ бид нэр асарж исэн. Тэгсэн чинь яг хажуу талын өрөөнд нэг хүн элэгний одоо хүндэрсэн өвчтэй яг нарийныг би мэдгүй. Хав харуулаад тэгээ нөгөө гизэн ингээд айгуу том жирэмсэн эрэгтэй хүн штэ тэгэхэд айгуу том жирэмсэн хүн шиг юм том болцсон. Тэгээд түүнд найдлага байгаагүй. Харамсалтай тэр хүн байхгүйсаа. Гэхдээ бид нар бол ингээд өөртөө хамгаалах боломжтой байгаа. Тийм хүндрэх юм бол нэгдүгээр зардал нь хэцүү, хоёрдугаар тэр нь эрүүл байгаль хамгийн чухал. Тийм ээ, тийм. Ер нь тэгэл элэг муутахаар маш хэцүү л байдаг. Манай ээж бас ер нь элэг муутай байсан. Тэгээд янз бүрийн хоолны дэглэм бараг л 10 20 жил барьсан дөө. Хоолны дэглэм байхгүй л болдгоо. Харин тийм. Айгуу харамсалтай. Тэгэхээр ядаж бид нар энэ Xylitol бэлтгэлийг хэрэглээд байх юм бол урьдчилан сэргийлэл элгээ хайрлаа гэсэн үг. Яг үнэ. Бүр ингээд өвдцэн хойно ингэдэг юм ахэ тийм. За гол үйлчилгээ нь болохоор элэг хамгаалах, элэгний циррозын эмчилгээнд хэрэгэлдэг. Циррозын эмчилгээнд нөгөөч гэсэн хэрэгжилж байна. За элэгний эсийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлдэг. Тийм болохоор бас шаардлагаж гэсэн хэрэгжилж болдог гэсэн үг. За чөлөөт радикалын эсрэг үйлчлэх юм үйлчлэгээ За өөх тосны солилцоог зохицуулахад туслана гэдэг маань өөх тостой их мэдээд тахаар бас элэг модгаа өвддөг гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг энэ төр зохицуулаад ийм сайн үйлчлэгээнүүд үзүүлэх нэ гэсэн үг. За тэгээд нэлээд хүн жишээ авчлаа уучлаарай. Ямар ч үсэн элгээ хайрлаа, эрүүл сайхан байцгаая. Эрүүл биеийг элэг эрүүл бол бие эрүүл үрээтэй. Энэ их гоё үрээ. Тийм. За тэгээд Facebook хаягийг хэлээд үгүй. Ган гэд латинаар бичнэ. Англиар бичнэ галиглаад ган дундуур зураас M гэж чичээд хойдолд нь farm буюу PHARM гэж чигээр Facebook хуудас нь гараад ирхнэ. Тийм ээ. Утасны дугаар нь 8840 84 27 8840 84 27 гэсэн дугаараар асуулт авлах юм байвал та бүхэн сайхан асуугаад мэдээлэл аваад тийм нэг судлаад үзээрэй. За ингээд Солонгос улсын Dongo Beyond Farming Xylitol бэлтгэл маань нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. Баярлалаа. Нэг хэд гурван коммент уншчих уу? За New England Patriots баг нь
дэлхийн бүх спортын багуудаас хамгийн үнэтэй 5 багийн нэг гэж ордог гэж байна. За. За тэгсэн чинь Том Брэди гэж бүх цаг үеийн хамгийн агуу тоглогчдын нэг байдаг гин. 91 онд Whitney Houston дуусан төрийн дуулал хамгийн шилдэгт нь ордог гэсэн байна. Дундуур нь дуулсан юм баг та. За за энэ багийн хэрүүл болсон. Энэ ямар спортын талаар салбар яриад байна. Хажуугаар нь шоу бизнестэйгээ холцд юм байна. Үгүй бүр үнэхээр холиод байна. Тэр half time шоу нь бүр юм алдартай шүү дээ. Холихоос ч аргагүй юм байна. Тийм. За Супер Боул дээр юм л болд юм байна. Манай нэг сонсогч бас энд комментээр бичээл байна гэсэн байна. За тэрнээс болж Janet-ийн нэр хүнд нь унаа Timberlake-ийн нэр хүнд. Тэр гэхдээ уг нь Janet Jackson хохирогч ахгүй юм минийхээр. Тийм уг нь. Timberlake ямар юм яаж гар маран тэрүүгээр. За л ингээд болж ирсэн юм лээ. Тэгээ бүр амар сандраад ингэдэг байхгүй бүр юм бааларсан юм байна шүү дээ. За. За тийм ээ. За мэдээлэл өргөжлүүлээ тийм. Ер нь бол альва спорт гэдэг half time-ийн дундуур л яг нөгөө супер entertainment юмнууд болж идэг л да тийм. За дараагийн том хэсгүүд бол спонсорууд мэдээж орж байгаа тийм. Яг үнэ. NFL спонсоруудыг бол 3 хэсэгт ерөнхийд нувааж үздэг юм байна. Лигийн үндсэн спонсорууд гэж байна. League wide sponsors гэж байгаа. Энэ спонсорууд нь NFL бүх тоглогч, бүх клубыг хамардаг. За жишээлх юм бол нэг одоо бэлтгэн нийлүүлэгч бүх багийн хувцас тоноглолыг энэ жишээ нь хариуцдаг байх жишээтэй тийм. За тэгнэ. За NBA дээр бол баг болгон өөрөөр юм брендинг өмсгөлтэй байж болдог бол NFL дээр бол нэг гэрээ хийгээд бүх багийн өмсгөлийг ингэж хариуцчих явах юм байна. Гэдэг нөгөө 30 хэдэн багийнхаа юу? Тийм, багийнхаа өмсгөл нь хариуцаад тэн дээр л одоо лого яваа тийм юм ингэж одоо бүр юм багц гэх юм уу та тийм байдлаар ингэж спонсорлт юм байна л та. Эсвэл бас нэг багаар нь нөгөө багийн бүх гişүүд адилхан гэж бас болох байх. Тийм, одоо тэр нь яадаг юм бол юу ч гэсэн. За тийм баг. Багийн заавал юм. За Nike компани 2012 оноос хойш NFL-ийн албан ёсны хувцсны ивент гэх чинь байсан гинэ. Залбаа дээр ямар ч тоглогч өөр брендийн хувцс ерөөсөө өмсөхгүй гэсэн үг. Ерөөсөө бүх л NFL-ийн тоглогч л бол Nike хувцсыг өмснө. Ийм хэрэг тийм ээ л та. Тэгэхээр том спонсор байх хэрэгтэй тийм. Өө тэгвэл зардал бүр амар их гарах юм шүү. Хөөх. За тэгээд бас тоглолтын ус ундааны ивент гэж бас байдаг. За спортод бол ялангуяа тамирч идэж байгаа юм аа. Үнэхээр анхаарахгүй бол ингээл уухад чинь тэгээд хүний үгсийг мэдэж ууж болох уу гэсэн тийм. Тийм юу ч болоо лээ түү. За тэгээд За тэгвэл өөр өрсөлдөгчийн ундааг бол ер нь бол оруулахгүй гэсэн үг энэ тоглолтын дундуур. За Pepsi болон Coca-Cola үн дээр бол тоглолтын үлрэл болгон маш ширүүн өрсөлдөг гинэ хоорондоо. Pepsi бүр хоногчтой. За тийм. Энэ хоёр ч хоорондоо рекламаар хүртэл би яаж идэг те. Хөрхэн шоглож идэг те. Тэний хөрх реклам гэдэг. Тийм янз бүр реклам байгаа. Байгаа. Амар олон Pepsi-ийн дундаас кола олж ууж муудаг те. Тэгсэн зөрүүлээд. Колан дээр гიშгэнгүүтээ Pepsi авч маадаг те янз бүр юм байна. Зүгээр л. Тэгтээ хөрх. За лигийн төвчний үндсэн спонсорууд жилд бол ойролцоогоор 1.5 тэрбум доллар зарцуулдаг гэж байна. Одоо энэ нөгөө төрөүний үндсэн спонсороор орох юм бол. За хоёрт нь багийн болон тамирчдын спонсорууд. За яг одоо түрүү хэлээдсэн. Тэ. Энэ бол тухайн багийн тоглолт стадион болон тоглогчдод зориулсан брэндүүд байдаг. За жишээлбэл Microsoft, New England Patriots-ийн студ технологийн дэмжлэг байдаг. За Adidas, Nike, Under Armour брэндүүд бол багийн хувцсны ивент гэж байж идэг. За өөр хүнсний бүтээгдэхүүний олон брэндүүд, за банкуд, автомашин үйлдвэрлэгч энэ төр бол багуудтай эсвэл хувь тоглогчтой ингээд мэдээж тусад нь хэрэг хийж болно. Тийм багийн болон тоглогчийн спонсорууд бол жилд нэг 500 сая доллар зарцуулж спонсорлдог. Ийм учиртай байх нь. Яа 500 сая доллараар спонсорлож шít. Тэгэхээр тэрнээс илүү мөнгө олж л байгаа хэрэг. Өө мэдээж энэ том зах зээл байх ч тий. За тэгвэл гуравт нь тоглолтын буюу тухайн арга хэмжээний спонсор гэж байна. Event sponsors гэж байна тийм ээ. За Super Bowl, Pro Bowl, Playoff гэд тусгай ивент тэглэг хийд юм байна л да. За жишээлх юм бол Anheuser-Busch Герман л баг та. Гэдэг компани Bud Light гэдэг шар айргийг зөвхөн Super Bowl тэмцээний үед ивент тэгээд реклам сурталчилгаагаа цацдаг. Зөвхөн Super Bowl-ын үе. Тийм байна. За жишээл бусад тэмцээнүүдийг нэхэр тоодгүй юм байна шүү дээ. За Toyota, Coca-Cola брэндүүд за энэ тэмцээн дээр ивент тэтгэгчээр орё. За бусдын дээр нь бол орохгүй гэдэг ч юм уу. Ер нь бол иймэрхүү маягаар сонголтоор одоо ивент тэтгэгч болдог. Дээрээс нь стадионыг тохижуулаад LED самбар хийгээд талбай эргэн дойронд нь баннераа тавиад рекламаа тавиад стадионы гадна талд хүртэл сурталчилгааны самбаруудыг байршуулна. Орж чадахгүй юм ч гэсэн гадна талаар нь явахаар тийм шүү дээ. Манайх нөө стадионод тойрдог шүү дээ. Наадмаар. Жишээ нь үнэхээр Super Bowl дуртай байгаад үнэхээр фэн нөх юм бол би орж чадахгүй тасалбарын үнэ хөхгүй байлаа ч гэсэн би гадна талаар нь яваад ядаж нөгөө хиймраа сэргэн гэдэг сэтгэлээ амраах юм. Уур амьсгалын мэдрээд бас тийм. Уур амьсгалч амар чухал шүү дээ.
Тэгэхээр гадна талын ч гэсэн анхаардаг тэгээ орчны дизайныг нь бас өөрчилж засчулдгаа гэсэн байна. Эдгээр брэндүүдийн сурталчилгааг дэлхийд даяар телевизээр, стримингээр 100 сая хүн үзсэн. Ягаад гэвэл Супербол. Тийм байна. Тухайн арга хэмжээний буюу ивент спонсорууд жилдээ ер нь 300 орчим сая долларыг яг энд зарцуулдаг. Тэгээд энэ бол National Football League-ийн нийт орлогын 10-аас 15% нь зөвхөн спонсоруудаас орж ирж байгаа. Түрүүний бас нөгөө чиний хэлсэн хоёрууд байгаа шүү дээ. За Verizon болон AT&T за стадионын нэрийг буруу хэлсэн байж магадгүй шүү. AT&T гэдэг стадионуудын Wi-Fi mobile app дээр хүртэл маркетинг хийж байна. Энэ стадионууд нь дэгдэг гэж. Тэгээ янз бүрээр л юу ах юм да тий. Ашиглаж яаж хүргэж болно тий? Хэрэгж болох юу л вэ? Одоо ингээ ер нь нэг тоглолт ингээ харж байгаа цааталт нь байгаа нөгөө нэг хамгаалтын самбарууд байдаг шүү дээ. Зүгээр юм хашлгууд байдаг шүү дээ. Тий. Тэднэр дээр хүртэл юм хүн байршуулад шүү дээ. Одоо энэ миний харалтаа энэ харааж дээ логог нь манай найруулагч гаргасан байна. Тий, AT&T гэдэг энэ бол алдартай стадион л доо. Тий. За дараагийн том орлого бол мэдээж тасалбарын тоглолтын орлого байна тий. Тоглолтын тасалбарын орлого. Яг тэглэг яах вэ? За стадион аренанууд дээр бол зарагддаг тоглолтын тасалбар нь хэд хэдэн ангилалтай байгаа. Мэдээж тий. Тэгнь. За нэг нь бол энгийн судал. Энэ тасалбарууд нь бол нэг 80-аас 150 орчим долларын үнэтэй. Амралтын өдрийн тасалбарууд нь $250 болчдөг. За Супер Боулын үед бол ердийн судал нь $3,000 төгрөг гинэ. Супер Боулнаас зовлонтой тий. Зовлонтой гэж гоё л байгаа. Бүх юм үнэтэй болчих юм. Би одоо энэ Америк хөлбөмбөг мэдхгүй. Тэгтээ хүмүүс Супер Боулыг мэдчихэж бид нар мэдчихэж. Тэр хэмжээгээр би $3,000 төлөө хэрвээ надад байвал би үзэх тий. Та бол үзэх нэ. Амдаар нь 10 хэдэн саяар үзэх нэ очиад. Үзчихэл та. Бас чанга байна шүү. За VIP премиум судал, багийн судал гэж байдаг. Энэ бол мэдээж нөгөө VIP lounge дээр нэмээд бас хоол хүнс мүнс орсон юм тасалбар байдаг шүү дээ. Тийм үү? Тий, ягаа манайхан бас тоглолтын дээр бас тэгж хийдэг болчиход байгаа шүү дээ. Харин тийм гэсэн шүү дээ. Тий. Тусдаа ингээ ширээ сандал гэдэг. Тийм lounge нь тэр дээр байд юм шүү. Мэдгүй одоо хаана үед ямар ч сан тусгай багийнх нь VIP судлууд гэж байд юм байна. Премиум судал гэж байд юм байна. Ер нь ингээ стадионыг харахад орж үзэг үл тээ. Ингээ харахад ингээ стадионы судалжин гадагшаага юм тэлцэн байдаг шүү дээ. Дээшээгээ гадагшаа тэлцэн. Тэгэнгүүт лаунжууд нь тэр дээгүүрээ ингээ шиглэн хорхтой байдаг санагдав. Тий, нэг хэсэгт нь одоо яг бүгдэнд нь тойроод байхгүй ч гэсэн нэг хэсэгт нь одоо зөвхөн энэний тий жигүүрт нь ч гэдэг юм ингээд шилтэйг наашаа гараад ирсэн юм өнтер байдаг шүү дээ заримстай юм. За энэ VIP энтер юунууд нь тасалбарууд нь бол $5,000 үнэтэй тогтмол. Тогтмол. $5,000 гэхэр чинь хэд 17 сая 500 мянга юм байна. 17 сая 500 мянга. 3,100. За тийм. За люкс судал гэж байгаа. Энд бол бизнес эрхлэгчид томоохон ивент итгэгч нар тусдаа суудаг юм тансаг өрөөнд сууж үздэг. Манай алдартай хотодоос ишээ суудаг бах тий. Мэдг одоо яад юм л доо. VIP-д сууд юм болов? Харин тий. За мэдгүй л. За энэ бол энэ судлууд нь бас $5,000-аас эхэлнэ. Буюу минимум $5,000. За тэгэхээр ямар багууд гэдгээс хамаараа дээшээгээ $100,000 хүртэл үрдэг гинэ. Нэг тоглолтын нь тий. Паа. За тэгээд эн чинь тэгээд одоо 350 сая төгрөгөөр нэг тоглолт үзчихвэл жоохон их харамсалтай л тий. Мөнгөтэй л энэ. За Нью-Йорк, Лос Анжелес зэрэг том хотуудад бол хотуудын багууд нь тоглох юм бол тасалбарын үнэ өндөр, жижиг хотуудын багууд тоглох юм бол хямдхан гэдэг ингэ явчихна. За NFL клуб тус бүр жид ойролцоогоор нэг 50-150 сая долларын орлого олж идэг. 32 багийн нийт тасалбарын орлого нь жилд ойролцоогоор 6 тэрбум мөрдөг. Зөвхөн тасалбараас. Зөвхөн тасалбар нь. Паа. За би тэгвэл дараагийн мэдээлэл орохоос өмнө энд нэг хэдэн коммент уншчихъя. National Football League төрүүлсэн баг нь бүгжөр зааж байгаарай. Бүгжөр шагнуулаад цагаан ордонд урагдаад ноён ерөнхийлөгчтэй хамт зураг татуулаад өмсгөлөө одоо ноён ерөнхийлөгчд гардуулдгаа гэсэн юм. Энэ гэхдээ энэ NFL-с гадна NBA дээр бас тэгдэг. Тэгээ нөгөө плей-оффын нөгөө авраг баг бол ийш явдаг. Тий, яалчгүй нөгөө тэгээ entertainment улс тэр чигээр entertainment улс болохоор чинь тэгэл одоо entertainment салбарууд бол үнэхээр л ингээл дэмжээл юу гэдгийг те яаж дэлхийд гарах уу тэгэл ингээл гарчих юм да. Энэ юу талбайг нь харуулж байна, стадионыг харуулж энэ ямар том юм бэ? Энтер чинь сүрлэг харагдаж байна. Сүрлэг. За сагсан бөмбөгчдийг бодвол тамирчдын гэрээ их урт байдаг санагдаад байд юм аа. Энэ жил 50 сая долларын цалин хамгийн өндөр байна гэж харсан гэсэн мэн. Мэддэг үздэг бахана. Нэрээ тэр рекламууд нь телевизээр гардаггүй тусад нь хийсэн их ихтэй олонний танил хүмүүс тоглуулдаг хошиндоо рекламууд байдаг. Зарим телевизээр үзэж байгаа хүмүүс зөвхөн реклам үзэж үздэг. Үгүй реклам ч өөрөө бүр хүнийг ингээд татдаг. Үгүй тэгээ бодолтой нэг том одоо нөгөө нэг пинк хин
Beyoncé энтер тоглосон Britney Spears энтер үлээ. Тоглосон нэг Pepsi үлээ Cola-ны нэг реклам байдаг шүү дээ. За тийм Яг байна. нэг амфитеатр тоглолцоо нөгөө бар мар гарч ирдэг үлээ яадаг үлээ. Харин бас нэг бүдэг бадгал санд байна. Тийм байд юм а байд юм тэр бас байна. Одоо ер нь реклам ч өөрөө их гоё үзүүштэй болчиход байгаа шүү дээ. Одоо жишээлх юм Turkish Airlines-ийн нөгөө Kobe Messi хоёрын реклам байна. Хөөхө. Бараг тийм тусдаа ингээ контент маягийн болчиход байгаа шүү реклам чинь тийм. За Америк хөл бөмбөгийн тамирчид их мөргөлддөг болохоор илүү их бэртэж гэмтдэг байж магадгүй. Тийм учраас тэр өмсгөл нь тийм хамгаалттай төмөр дуулахтай байдаг. Тэгэл тийм мэдээж нөгөө техник байгаа л байх л та тий. Мөргөлдөхдөө яаж бэртэхгүй мөргөлдөхгүй яаж унах уу гэдгээс эхлээл. Одоо тэр сүрлэг мөр чинь ер нь ингээд довтолж байгааг нь харахад толгоогоороо тэгээ мөрөөрөө ингээд тулаа явчихдаг шүү дээ. Тэр мөрний хамгаалт бол бас маш амар юм байгаа. Тийм харахад ихтэй хийвгүй шүү дээ. Амар унд шүү дээ. Амар. За одоо тэгвэл бид нэр франчайзын орлого руу орох гэж байна. NFL зөвхөн Америкийн нэгдсэн улсын үзэгчдээс гадна дэлхийн одоо бусад улс орнуудад NFL-ийг сурталчлах, үзэгчд болон хөгжөөнд дэмжигчдийг өөртөө татах нэмэлт орлого олох зорилгоор олон улсад тоглолт зохион байгуулдаг болж байгаа юм байна. За тэгээ франчайз бүтээгдэхүүнээ зарж байгаа, реклам сурталчилгаагаа цацж байгаа. Тэгээ энэ бүхнээсээ лицензийн орлого авна. Өөрөөр хэлбэл бизнесээ илүү өргөжүүлээд дээрээс нь тэндээсээ одоо орлого аваад байна гэсэн үг. За NFL-ийг дэлхийд сурталчилж байна. Энэ бол бас нэг стратеги нь болж байгаа маань. За яг энэ зорилгоор NFL жил болгон International Series гэдэг гадаадд одоо тоглолтуудыг зохион байгуулдаг гинэ. Америкаас гадна. За яг одоо жишээлх юм бол Английн Лондон хотын Wembley стадионд хэд тоглолтуудыг зохион байгуулсан юм болд юм байна. 2016 оноос Мексикийн Mexico City-д тоглолтоо хийсэн гэж. Тамирчид нэгдсэн зохион байгуулалтаагаар багаараа Лондон, Мексик явдгаа гэсэн үг. Энэ багаараа явдаг бахан тийм. За тэгээ ойрын ирээдүйд Канада Германы хотуудад очиж тоглодог болох төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд NFL-ийн олон улсын телевизийн болон стриминг орлого нь жилдээ ойролцоогоор $500 сая хүрдэг. Тэгэхээр маркетинг болон тоглогчдын хувцас хэрэглэл, багийн сүвнэргээд бусад зүйлсийн орлого бол ойролцоогоор $250 орчим сая байна гэсэн. Нөгөө нэг мерчүүдийн орлого юм байна шүү дээ. Тийм мерчүүдийн энэ дандаа мерч орлого шүү, мерчендайз орлого тийм. За NFL баг тус бүр хэдэн тэрбум долларын үнэлгээтэй байгаа мэдээж одоо багуудын үнэлгээ гэж тустай байгаа шүү дээ. Дундаж багийн үнэлгээ бол нэг ойролцоогоор $5 тэрбум орчим доллар байт юм байна. За хамгийн өндөр үнэлгээтэй баг бол Dallas Cowboys гэдэг баг 2024 оны байдлаар $9.2 тэрбум долларын үнэлгээтэй болсон юм байна. 9.2 тий. Тэрбум гэсэн. Тий, тэрбум доллар. Би андуураг бол нөгөө NBA Los Angeles Lakers чинь түүхэн дэлхийн одоо хамгийн үнэтэй спортын багаар нэрлэгдсэн санаад их юм. Тэгэхээр эндээс илүү давж гарах гэдэг юм да. NBA Los Angeles Lakers тийм үү? Тэгээ санаад их юм би буруу хэлж байна уу? Үгүй би уг нь NBA үздэг байсан одоо ч мартчих штэ. Гэтэ за магадгүй нас яваад оо. Ауч. Яаж чадчихна. Намайг сая хөгшиг ээлцэн нөгөө юу? Тэр нөгөө чанцаа битээр тэгдэг ах гайхамаар өтер би нэг тэгтээ. Тийм үү. Чанцаач нэмэл бол тэгээд юм л шүү дээ. Нас яваад тэгээд байна гэдэг. Чанцаагаас их юм сураад байгаа юм байна. Чанцаач бас дажгүй. Дажгүй гэвэл дажгүй. Гэтэ яг сая чанцаа санагдлаа ш намайг дандаа өгсөн гэдэг. Мэдээж тоглож байгаа тийм. За нэг тоглогчийн дундад цалин бол нэг жилд ойролцоогоор $2 сая байдаг гэж байна. За од тоглогчийн жилийн дундад цалин бол $40 сая байдаг бол дээшээ $55-60 сая хүрдэг гэж байна. За тоглогчдын цалин бол яг нэг ерөнхийдөө дундаж хавцаал юм байна тийм. Айхтар өндөрлөгөөс орохгүй юм байна. За тэгтээ бас тийм мэдээж өндөрлөлтөө бусад өндөртөйг харьцуулбал за тийм ээ тийм. Энэ бол бодоод үзвэл мэдээж тоймгүй л их тоо гарна л та. Хоёлаа нөгөө нэг юу муу ярьсан шүү дээ нөгөө газрын тенсменс ярьсан. Тэдэртийг харьцуулахад бол орлого нь яг арай жоохон дундч дуутсан гэж яахгүй юу. За NFL холбооны зүгээс нэг тоглогчийн цалин хэд байхыг хязгаарлагдаггүй. Багийн нийт цалингийн санг бол хязгаарладаг харин багийн юу ингээд багаар нь бол лимит тогтоочдог. За тухайлбал 2024 онд нэг багийн жилийн цалинг бол $255 сая хэтрүүлэх ёсгүй шүү гэдэг ингээд хязгаарлагдсан гинэ. 11 тоглогчтой гэсэн мэлүү. Тийм. Тэгэхээр 11 хүнээл энэ 255-даа зохицуулаад авах нь шүү. Авах нь тий. За тийм байна. Lakers-ийн эзэн Баасын гэр бүл энэ жил 10.1 тэрбумаар зарсан гинэ. Тийм харин яг тгий санаадсан шүү. Амбоо юм батгалаа. Тийм юм байна. Жиш бас сүүлийн мэдээлэлтэй юм шүү. За Монголд UG Arena-д сагсан бөмбөгийн тоглолтын тасалбарын үн их хүнтэй байдаг болсон байна. Манайх ч бас гоё болж байгаа шүү. Яа тий үнэтэй болоо тий ингээл тэр салбар маань хөгжөөл ахаал жоох entertainment юм орж ирэл тоглогчдын цалин нэмэгдээл гаднаас легоноор авчрал ер нь их гоё юм өгзүүштэй болоод байгаа тий.
юу энэ жил манад нөгөө нэг Cousins дахиж ирэх гэсэн сураг гараад Тийм үү? Тийм гэсэн шүү дээ. Мэдгүй. Өнгөрсөн жил илүү саяхан жил нэг тоглосон шүү Тий, дээ. ирээд явсан тий. Одоо дахиад ирнэ гэж яриа гарсан байлээ шүү. Тэг хөдөлгөөнтэй хогл та тий. Тэгээ манад ч гэсэн бас хөөрхөн туршлага болно шүү дээ. Тий. За тамирчдын дунд concussion гэж буюу толгой хөдлөх бэртэл их байдаг. Тийм учраас ийм алгаа хүмүүс Тийм бах уу. Манайхнаас толгой сайн барьдаг уламжлалт эмнэлгийнхэн бариач нар очих юм бол овоо. Өө нэг амар алдартай тоглогч юм л ерөөсө дороо босгоод ирвэл те. Сип гэл босгоод ирвэл тэгэл амьдрал нь давхар бослоо штэ. За. За наач мэдгүй. Нэг тоглогчийг хэд дээр барих уу? Тэгэл явж байгаа юм шүү. 11 тоглогчоос гадна замын буюу одоо нөөц тоглогч байгаа. Тэгээд нэг баг ер нь ойролцоогоор 30 орчим хүнтэй байна гэж шүү. Байдаг бахаа гэж байна. Гэмтэх бэртэх бас янз бүрийн магадлал байна. Тийм ээ. Тийм. Олон замынтай байна тэгэхээр тий. Тийм юм байна. За топ тоглогчдын цалингаас нь танилцуулах уу? За тэгээ. Kansas City Chiefs гэдэг баг байна. Эдний суперод Patrick Mahomes гэдэг хүн байна. 2022 оноос 2022 онд 2031 он хүртэл 9 жилийн хугацаатай гэрээ байгуулахдаа $450 сая үнэтэй гэрээ хийсэн гэдэг. За. Жилийн $50 сая гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тэгэхээр үнэтэй доорлого яах вэ? Тэгэхээр ч одоо гэрээнийх үнийн дүн бөөнөр нь л баг авдаг байлгүй яа тийм бол. Тийм юм шүү гэдэг. 450-аар гэрээ хийж нэхэр чинь тий. За гэрээгээ бол ингээ ээжлээ. Гэхдээ бас нэг 9 жилийн хугацаатай юм чинь бас жилдээ угаад. Бас тэгдэм болов. 50-50-аар нь авах юм шүү. Тэгтэл эн чинь тэгэл ерөн тэгэл насны хөрөнгө өстэй уг нь бол тий. Гэтэ эднийх яа гэм бол сараар навд юм болов. 14 оногоор навд юм болов. Хатураа явчих. Аванс гэж яа гэм бол. Бүкс мөнгө хэдэг авд юм бол. Нэг жижиг гэсэн. Хойлоо нэрээ. Нэг юм үзээгүй тий. Чултаад байна тий. За Cincinnati Bengals гэдэг баг байна. Эдний суперод Joe Burrow гэж хүн 2023 онд 5 жилийн хугацаатай $275 сая гэрээ хийсэн. Тэг энэ хүнийг сонсч ирсэн байх шүү. Энд чинь нөгөө саяны 50 саяас илүү үнэтэй $55 сая жилийнх гэж бодох юм ба штэ. Ааха. Тийм. За Buffalo Bills гэдэг багийн тоглогч Josh Allen 6 жилийн хугацаатай $330 сая гэрээ хийсэн. Бас $55 сая. За. Энд нэг хүн орхисон байна. Dallas Cowboys гэдэг багийн тоглогч Dak Prescott гэж хүн байгаа. 4 жилийн хугацаатай $240 сая гэрээ хийсэн. Жилийн $60 сая төгрөг. Доллар гэсэн нэ. Доллар. За тэгээд Jacksonville Jaguars багийн тоглогч байна. Trevor Lawrence гэдэг юм хүн байна. 5 жилийн хугацаанд $275 сая гэрээ хийсэн. Бас $55 сая гэсэн үг жилийн. Green Bay Packers гэдэг багийн Jordan Love гэдэг тоглогч байгаа. 5 жилийн $275 саяын гэрээтэй. За бас л жилд хуваах юм бол $55 сая үнийн дүнтэй гэрээ болж байгаа юм байна. За топ тоглогч нар нь л ерөөсөө ийм байгаа болохоос бусад тоглогч нарын үнүүд ороог байгаа штэ. Тэгээд дээрэс нь 3 жилийн $123 сая гэдэг чи одоо жилд нь хуваах юм бол $41 сая. За 4 жилийн хугацаатай $188 сая буюу одоо жилд нь хуваах юм бол $47 сая өндөр дүнтэй гэрээнүүд бас байгаа гэж байна. Ааха. Тийм байна. Нэг дунджаар за нэг хэд юм бэ ч нэг за нэг $50 сая гэж бодоод үзсэн. 50 саяыг бодоход чинь 100 хэдөө 175 тэрбум 500 сая гэсэн үг байхгүй юу? Тий. Жилд ч тийм. Жилд 175 тэрбумын гэрээ хийгээд шүү. Ерөнхийдөө нэг дунджаар бодоод үзвэл. За нэг сард 14 тэрбум юм да. Юм да. Нэг тийм голонгүй байлээ. Сард 14 тэрбум төгрөг, 14 тэрбум 625 сая төгрөг. Ер нь нэг сард бол зөгчөөл идэм байна. Дунджаар тий. Тийм байна. Сайн тоглогчд нь. Лутих мууны. Тэр ч одоо энэ мөнгө ч одоо яаж үрэх вэ те? Үргэд ч л асуудаг баг. Үргэд бол ер нь зовлон баг. Гөө авах үрчих баг. Жохон тансаглал хэдэн жил болоод дуусчих. Одоо хайр хэцүү санагдаад тийм их мөнгө үрхэр чинь ёо. Яаж үрдэг вэ? Хэцүү байвал над дээр хүрээд их чин туслая. За тэгнэ. За ингэнэ энэ их лутих мөнгө эргэлддэм байна. NFL-ийн аль нэгэн багийн арын албанд хувц хэрэгслийг зөөдөг массажист нар ажиллах юм. Массажист. Би зүгээр тэр талбайг нарчдаг хүн байж байгаа. Олон жилээр гэрээ ихээр сүүл рүүгээ муу тоглолдог болчвол гэрээгээ өөрчилж цалинг нь багасгадаг болов уу гэсэн байна. Cousins play-off-ийн үеэр сэлэнг боднос дэрнэ бас Montreal Harris ирнэ Dwight Howard нартай ярилцаад байгаа юм шиг байлээ. Харин Dwight Howard ярилцж байгаа л гэж илээ. Гэхдээ яах юм бол та тий. Ямар ч үсэн NBA-гийн од байсан 1-2 тоглогч нэмж ирж магадгүй юм байна. Өө за. Төрөний үнийн би бодож үзсэн байхгүй бүр шонл хөдлөөд. Тэгээд сад 14 тэрбум ингээд өдөрт хэдэн төгрөг өрөх юм бэ гэж бодсон чинь 30 хуваахаар өдөрт 487 сая 500 мянган төгрөг өрөөд байх юм бол өдөрт үү? Тий, нэг өдөрт. Жилийн 50-50-гаа
Тий. Хэрвээ үрээ дуусгахыг өвн штэ зүгээр. Тэгэх юм бол өдөр болгон 487 сая 500 мянган төгрөг үрээл ах юм бол Үрчи. амьдрал яваад байна гэсэн үг. Үрчи. За болио л да өдөрт нэг 100 саяын цаашаа хийгдээ л дээ. Тэгвэл нэг 300 саяг өдөр болго үрэх заав шаардлагатай болчиход шин. Нөгөө талын үнэхээр бүр шунал хөдөлгсөн. Юу ч хийх юм 300 сая арч өдөр тий. За зөвхөн 2024 оны Супербол тэмцээнийг Америкийн нэгдсэн улсад 123 сая үзэгч телевизийн шоу дамжуулалтаар үзчихсэн. Аль нэг хотод бол Супербол зохион байгуулагдвал тэр хотод шууд бусаар хамгийн багадаа 500 сая дээшээ ингээд тэр бом гарна долларын орлого орж идэг. Мэдээж тэр хар мянган хүмүүс жууж идэн те ингээл буудал наан цаан нэтэр тоглолтоо үзэн юм худалдаж аван тээвэр тэгэл бүх тэгээ тэр бом доллар бол хот нь орж идэг гэж шүү. Тэгэж. Гэхдээ нэг манад нэг Супербол болоод тахсаа те. Эхлээд нөгөө нэг саваа сайлаа бэлтгэр саваа бэлтгэдэг шүү дээ. Студент бол хийж байна. Нэг манай студионы юу багтаамж хийдیں۔ Хэд идэг л харин 30 мянга 40 мянга тоглолт ихэр нэгний хавцаа болоод дүүцдэг. Энд ч хідэн хитэ хэлж болоод гарч илтэй. Хуваагдаад өдрөгтэй. За нэг өдрийн мөнгө өрөхгүй надад өгчихдөггүй би нэг өдрийн мөнгөийг чинь бүх насаараа өрийг. Ёстой баг насаар нь хаашаа. Яг хөө нэг өдрийн мөнгө аваад амьдралаа босгол юм аа те сайхан үржүүлээл бизнес хийгээл те. Гэтэ өдөрт 400 сая төгрөг штэ. 487 сая төгрөг тий хэрвээ өргөл. Нэрээ хэлчихээ. Ийм л тоглогчд байна. Тэгэхээр чин одоо тэгэл тиймэрхүү юм байна да. Тэгээ эднэр чинь мөнгө буруу зарцуулаад дампуурдаг гэсэн. Ер нь тийм нөгөө хүн чинь бас их мөнгө хараад ингээд ирэхээр тэгэл ингээд баримжааг болчт юм шиг юм л та. Би бүр яг эвдрэх гээд байна. Та их муухай эвдрэн шиг. Эвдрэн. Чамайг танихгүй. Энэ чанцаа комент хийлээ. Би чамайг танихгүй. За манай студио 14 мянган хүний судалтай гэж байна. Зөв. Америк хөл бөмбөг үзээд байвал их гоё спорт юм шиг үлээ. Даанч цаг таарахгүй байна, зав болохгүй байна гэсэн байна. За нэг иймэрхүү тий. Ер нь бол маш том ийм гоё том зах зээл, том спортын сонирхолтой ч юм энтертайнмент салбар нь шаарддаг юм байна. За ингээд дүгнээд үзэх юм бол NFL бол зөвхөн Америкч биш ерөнхийдөө дэлхийн спортын зах зээл дээр маш том байр суурь эзлэх юм. Авраг спорт, авраг бизнес, авраг зах зээлийн юм салбар байна. Яг үнэ. За тий стадионы суудлал нь 15 мянга тэгээ зогсох юм бол 30-аас 40 мянга зогсож байгаа гинэ. Тэгтээ нэрээ эндээс чи нэрээ татвараа өгнө штэ. Яг 400 мянган сая төгрөг өрөх гэж чинь тал нь маргаш худалдаж байгаа. Яг үедээ өгчл та тэгэл нэг өдөрт 200 хэдэн сая гүрэл явчих штэ чи. За гоё спорт юм уу? Гоё юм уу? Тэгэхээр гоё хамт өрөө за. Аваад ирээ өрөөдөг. За ингээд 9 цаг 55 минут болсон. Нөгөө тал нэвтрүүлэг маань өндөрлж байна. Өнөөдөр та бүхэнд Америк хөл бөмбөгийн зах зээл иргэн тойронд юу болдго юм бэ гэдгийг сонирхолтой байдлаар ярьж өглөө. За нэвтрүүлэгтээ бол Солонгос улсын Dongo Beyond Farming Silitol бэлтгэл хамтран ажиллалаа. Баярлалаа. За радио 2 дугаар студиуд хөтлөгч Ундрах хот найруулагч Эрдэнэ Мөнхнөр ажиллалаа. Продюсер Бат баяртай баярлалаа. За баярлалаа. Зохиолчтой баярлалаа. Зохиолчтой баярлалаа.